За сайн уу манайхаа Universe Has Your Back номын 4 дахь бүлэг эхэлж байна. Тэгэхээр энэ бүлгийн маань нэр болвол таны байгаа байдал чинь үгнээс чинь илүү хүчтэй байдгаа гэдэг сэдвтэй байна. Тэгэхээр энэ дээр ер нь бол бас л энерги маань яригдахаар байгаа. За яг энэ ерөнхий бүлгийн маань утга нь юу вэ гэвэл бид нар ингээд ямар зүйл бодно тэр зүйл нь биднээс ингээд ийм нүдэнд одоо харагдахгүй боловч бүрэн мэдрэгдэх боломжтой ийм энерги болж гарч ирж байдаг. Тэр нь яваандаа бидний одоо энэ nervous system мэдрэлийн систем рүү ороод тэг ингээд энерги болоод бодит зүйл болоод яваандаа бүхэл бүтэн одоо ингээд миний амьдрал ийм газраа гэдэг ийм амьдралын туршлага болдог гэдэг санааг илэрхийлж байгаа. Габи нэг өөрийнхөө хоёр жишээг ярьж өгсөн байгаа. Техникийн энэ Габи ч өөрөө ингээд нөгөө энэ тэнд очиж айгүйх яриа хийдэг, тэгээ нөгөө лекц тавьдаг хүн байгаа. Тэгээ нэг удаа ингээд лекцэнд очихоос өмнө нэг юм амар бодол санаа ингээд докторгүй байгаадсэн юм байна л да. Тэгэхээр Германд гэсэн. Тэгээд ингээд сайхан сууж бясалгаж агаад яах вэ? Анх удаа би ийм одоо нөгөө шууд ингээд чихэндэн зүнгөт ингээд орчуулга хийдэг тим яриатай лекц тавих болж байгаа. Тэгэхээр энэ хүмүүстээ би яаж хүргэх үү гэдгийг гунгуудаа тайз руу гарахаас өмнө ингээ prayer хийлээд тэ Dear Universe, please guide me to serve these people гэж хэлсэн байгаа. За тэгснийхаа дараа гараад ингээд яг юмнуудаа ярьж яснаа ингээд орчуулагчтай явж байгаа шүү дээ. Тэнгуут гинт ингээд санаа төрөөд хүмүүсээс гуйгаад та хэд энэ орчуулгынхаа яриаг авчгаа. Тэгээ зүгээр намайг сонсоод үз гэж яад ч юм тэгж сананд орж ирсэн байгаа. Тэгсэн чинь хүмүүс ч гэсэндээ айгу урайлахын хүлээж авч л тээ. Тэгээ ингээ үргэлжлүүлээд англи хэл дээр ярьж хаа зарим хүмүүс ингээд нөгөө уйлаад тээ ингээ цүнхнээсээ салфетик энтрээ гаргаж ирээд юм амар сэтгэл нь хөдөлсөн байгаа юм байна л та. Тэгээд яг тэрийгээ өөрийнхөө яг дотор би ингээд ямар мэдэрчээсэн тэрийгээ гадагшин гаргасан. Дотроо мэдрэхтэй шал өөр юм мэдэрчээд гаднаа хичнээн гоё үг хэллээгээд ер нь бол тэр ингээ хүмүүст хүрдгүүмаа гэдэг санааг энэ дээр хэлж байгаа. Тэгээд дараагийнх нь хоёр дахь жишээ ингээд гисэн чинь яг жоохон хоцорч ирээд дараагийнхаа яриан дээр тэгээд тэхээсээ өмнө ингээд нөгөө green room гэж нэрлэдэг юм байл та хэлэх гэж байгаа ч юм уу хичээл заах ч байгаа хүмүүс нь ингээд арийнхаа өрөөнд ороод хувцас солиод бэлэн болдог нэг тийм өрөөж тайсны арын. За тэр өрөөнд орсон чинь ингээд хоцроод орсон чинь баахан бусад спикерүүд байхаар нь тэд нартайгаа ингээд өө сайн уу мань юу байна ингээд ярьсан байгаа. Тэгэж ярьж явж байгаад ер нь ингээд нилээн энерги ингээд гадагшин цацаад тэгээд тэр чигээрээ тайзан дээр гарсан. Тэгээ тайзан дээр гарахдаа бас давхар тэр ингээ 2 өдрийн ивентийн хамгийн сүүлийн хүн болж гараад тэгээ өөрөө ч гэсэндээ ингээд амар юм нөгөө ийш тийшээ тэнцэн энергитэй нөгөө хүмүүс нь ч гэсэн жоохон ядарсан. Тэгээ тэр бол энэ хүний хувьд ингээд бүрэн одоо фейл болсон бүтлгүүцсэн яриан юм байна л та. Тэгэхээр одоо ингээл олон дэлхийн тэгээ бүр улс болгоны хот болгонд очиж яриа хийдэг, жил болгон очиж яадаг ийм одоо лекчер хүний хувьд ч гэсэндээ тэгээ Universe Has Your Back гэдэг ном энэс гадна олон ном зохиосон хүний хувьд ч гэсэндээ бүтлгүй лекц гэж бас байдаг. Тэгээд тэр нь бол ерөөсөө Габигийн хэлж байгаагаар ямар ч хүнд ингэж тулна take for granted тэгээ угаасаа л юм байх ёстой гэдэг юм хизээч байхгүй шүү. Бид нар байнга тэгээ хүний natural зан ч гэсэндээ өөрөө ингээ бүрэн юмнаас нэг юм гоёыг харах, joy-г олж харах байдаггүй. Харин айдас хүнд хүрэх нь бол натурал байдаг. Тэрийгэ хүмүүс өөртөө гаргаж ирээд өөр дээрээ ажиллаж иж яг юм joy, хайр тэ өөрөөсөө ингээд юм гоё ялгаруулах энерги дандаа ухамсартайгаар ер нь хүн хийдэг шүү гэдгийг хэлж байгаа юм байна. Бүтлгүй ярианыхаа дараа Габи өөртөө болон өөрийнхөө бүх сонсогч нарт амлалт өгсөн. Тэр нь би дахиж хизээж бэлдээгүйгээр яг өөрийнхөө ингээд хэлэх гэж байгаа үг, миний лекц, миний мэдрэмж хоёр яг адилхан уялдаагүйгээр би хизээж тайзан дээр гарахгүй гэдэг амлалтыг өгсөн байна. Тэгээд ингээхийн тулд өөрөө одоо ямар зүйлийн дагуу ямар дарааллын дагуу явдаг вэ гэдгээ биднэрт хэлсэн байна. 6 дараалал байгаа. За хамгийн ихний нь get out of the way буюу замаасаа холдоод өгөө тий. Өөртөө ерөөсө бити саад болоорой гэдэг утга юм байна. За тэр нь юу гэсэн үг гэвэл нөгөө л айдас. Өмнөх бүлгүүд дээр гарч ирсэн тий айдас гараад ирсэн үед хүн одоо нөгөө дээшээ ингээд юм divine energy юм уу тий universe өвөг дэдтэйгээ холбогдох боломж нь байхгүй болчтой юм байна. Тэгээ энэ дээр яг би номон дээр гараагүй. Гэхдээ надад юу гэж санагдсан бэ гэвэл одоо бид нар уцаа цэнгэлдэж штэ тий. Тэгээ уцаа бид нар ингээд тогонд залгахаар юу үсдэг тий одоо ингээд тог тэрүүгээр гүүгээд уц руу цэнэг орж байгаа штэ. Тэр ингээд уцаар гүүж байгаа цэнэг гэдэг нь өөрөө хайр буюу love тэгээд joy баяр хөөр ийм хоёр одоо ингээд сэтгэл хөдлөлийн маш гоё энерги байж ич тэр ингээд уц цэнэглэгдээд ингээд ажиллах боломжтой болдог. Тэгэхгүй л ингээд цэнгэн дууссан ингээд чадахгүй нэ гэд байж байгаа байхгүй.
Тэгээ яг тэрнтэй адилхан бид нар уцаа ингээд тог байхгүй хахад уцаа цэнгэлснээ. Энэ яагаад цэнэг нь болохгүй нь яагаад ажиллахгүй байна гэд ингээд байгаатай л юу н адилхан юм байна. Бид нар өөрийгөө бол байнгын нөгөө хайр, joy, тэг баяр хөөрөөр цэнэглэж яахгүй бол бусад нөгөө айдас, түгшүүр, ингэчгүүдээ, тэгчгүүдээ гэдэг зүйлстэй асуудлыг олж харж байгаа тийм юмар цэнгэлснэ. Яагаад миний амьдрал гоё юм тохиолдохгүй байна? Энэ яагаад надад цэнэг орохгүй байна? Яагаад болохгүй байна гэд ингэж асуух нь өөрөө айгу шудраг бус юм байна. Тэгэхээр одоо тэр нөгөө get out of the way буюу замаас аль холдоод өгөөч гэж байгаа нь тэр айдсаа холдуулаатхаа хэрвээ та ингээд амьдралдаа мэдээж хүн болгон гоё юм хүснээс тэр гоё юм хүсээд авах гэхээр ингэчүүл яана тэгчүүл яана би тэгж чадахгүй л би ингэж чадахгүй л би худлаа гэх. Тэгтээ та дотроо хүсээд байгаа байхгүй тэр зүйлийг. Тийм байвал айдсыг холдуулаатхаа гэж байгаа. Тэгээд тэгэж айдсыг холдуулахын тулд яах ёстой вэ гэвэл зүгээр л сайхан бясалгаад Gabby-гийн хувьд бол I step back and let the universe lead the way гэдэг одоо бясалгалыг хэлдэм байна. Бясалгал хийж явахдаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл би өөрөө ингээд замаас нь холтлоо, өвөг дээдс минь намайг замчлаад өгөөч гэл гуйх юм байна. Тэгэхээр ийм үед яг нэрэл ингээд би өөрөө одоо Gabby гэсэн өөрөө хэлж байгаа ингээд яг юу нь болцсон те нөгөө сэтгэл зовнил мөвнөл те ингээд жоохон тийм хэцүү өдрүүд нь эхэлсэн үедээ ингээд сандраал сарын дараа болох онгоцныхоо пледэнд санаа зовж мовоол те ямар ч хэрэгцээгүй юм дээр бүр яг ингэх ёстой юмстай гэдэг ч юм уу ингээд яг хүнээс нэг юм галзуу үеуд угаасаа байдаг шүү дээ хүн болгонд тийм үедээ яг өөрийгөө гол нь мэдэх ёстой мэдэнгүүтээ за би яг миний нөгөөдх эхэлчлээ окей би холтлоо би ерөөсө замаад те зайгаа тавьж өглөө universe тэг гарыг ирэхс минь өвөг дээдэс минь ажиллахыг гартаа аваарэ. Би дагая гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрөөд тавьж явуулах хэрэгтэй гэж хамгийн ихнийх нь арга. Тэрний дараа calibrate your energy by meditating буюу ерөөсө бясалгалаар одоо бид нар ингээл яаж ингээд амар сандарсан айцсан хүн байснаа хайрыг гаргаж ирэх үү гэл бид нар одоо нөгөө өөрөөс чинь ялгарч байгаа энерги чинь тий буцаад одоо энд ч гэсэндээ хилцсэн байна штэ. Чи юуг гаргаж тавина тэрий чинь л universe чамд буцааж өгдөөмаа тэрий чинь ингээд чиний гаргаж ил тавьж байгаа юм чинь аваад боловсруулаад чамд өгдөгөө гэж хэлээд байгаа байхгүй. Тийм юм чи одоо яаж ингээл тий одоо нэг гурил болгож терэмдээд гэдэг шиг тийм юм хаана явагдаад байна гэхээр бясалгалаар л явагдаад байгаа. Дөрөвдүгээр бүлгийн бясалгал тусдаа орчин хэдүүл ер нь тусны яваад байгаа шүү дээ. Гэтэ энэ бясалгал яг ямар учиртай юм бэ гэхээр хөгжимчд ингээд хөгжмөө хөглөдөө шүү дээ тий. Нэг ингээд аян дуурах гэхээр нэг болохгүй ингээд юм нь алдагдцсан дээ. Тэрийг хөглөж байгаад яг ингээд гой хөгжмөө дардаг тий. Яг тэрэн шиг бид нар бясалгал хийж оюун бодлоо хөглөдөм байна. Байнгын гаднаас угаасаа ингээд биднэрт байгаа энерги гадагшаа цацагдж байна гэдэг чинь бусад бүх хүмүүсийн энерги бас биднэрт ч гэсэн ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бас айгүй хурдан хүүг алдагдах боломжтой. Нэг юм уур уцаар те одоо үзэн ядалтаа ингээд бүр дүүрсэн байгаа хин нэгэндээ хамт ч юм уу номын санд ч юм уу ингээд хамт суучхад бид нар тэр энерги нэг баагаар уурлах энерги ч юм уу ирдэг. Энд чинь ингээд бид нар бас ер нь тодорхой хэмжээнд хүүг алдагдж байгаа. За тэгээд тэрийгээ яах вэ гэвэл ер нь бясалгалаар би ингээд байгаа юм байна. За одоо ингэж засъя гэдэг. Эсвэл бүр ингэж засъя биш ч гэсэндээ ингээд байгаа юм байна. Өвөг дээдстэй даатгая. Одоо надад юу хэрэгтэй вэ гэдгээр. Тэгэхээр энэ тал дээр бол Gabby өнөөдрийнх дээр маш гоё нөгөө гарын хөдөлгөөнтэй бясалгал танилцуулсан байгаа. Тэгэхээр тэрийг нь хэдүүлээ тусдаа бясалгалаар хийх хэрэгтэй байх гэж бодож байна. За ингээд энэний дараа 3 дахь алхам болвол яг зорилго тодорхойлно. Гэт инхээр ер нь амар тийм юу сонсож байгаа зорилго тодорхойлно гэхээр нэг юм хуучинсаг тэгээд хитрхи lame хаасайгүй байдаг нөгөө л нэг зорилго тодорхойлно гэлээдэг. Гэхдээ энэ хитрхи хуучинсаг хитрхи хүн болгон зорилго гэж ярьдаг боловч яг зорилго тодорхойлдог хүмүүс байдгүй. Ер нь би ингээ өдөр тутамдаа маш олон үндэсний олон хүмүүстэй ажиллаж байхад зорилго тодорхой хүн маш ховор байдаг ингээд ажил хайж байгаа юм мөртлөө яг ямар ажил нь байхгүй яг тэр ажлаас юу хүсэж байгаа вэ одоо миний интеншнтэй зорж байгаа зүйл юу вэ гэдэг нь бол юу байдгүй ажилд орохгүй болохоор би чадахгүй болохоор миний хэл муу болохоор чадахгүй хав ингээд дандаа комплейн буюу одоо гомдлолоод байдаг болохоос ийм юмыг би амьдралдаа авчирмаар байна гэдэг ийм яг таг яс зориг бараг байдгүй байхгүй. Тэгэхээр энэний дараагийн одоо бидний хийх ёстой зүйл бол яг тэр зорилгоо
тодорхой болгох хэрэгтэй. Яг өөртөө би амьдралдаа ийм зүйл хүсэж байна гэдгийг хэлнэ. Дотроо ингээд silently чимээгүйгээр суугаад хийсэн ч болно, гадагшаа ил гаргаж хэрчиж болно. Тэгэхээр одоо миний йогийн хувьд те би өөртөө мэдэрдэг зүйлсийг йогийнхоо сурагчдад өгмөр байна. Йогийнхоо шавнарт би өгмөр байна гэдэг зорилго байж болно шүү дээ. Тэгэж хэлхээсээ өмнө би манай ангийнхан таслаад ах юм аа. Онлайн хичээлээ үзэхгүй маа. Эсвэл үзсэн мөртлөө ингээд комментаа хэлэхгүй маа гэд ингээд гомдлол яваад байвал би яг тэр гомдлоо л өөртөө нэмж аваад байна гэсэн үг байхгүй. Тэгээд яг намайг зогсоосноо бэ чи ташурээ чи яг юу хүсэж байгаа гэдгсэн чинь нэр юу лээ? Би яг энэ надад л төрдөгтэй ингээд йог бясалгал хийхэд надад гоё байдаг. Амьдрал маань илүү тодорхой болдог. Миний амьдралын асуудлуудыг үнэхээр шийдэж өгдөг. Йог бясалгал тус болдог гэж би боддгоо. Тэгээд би тэрийгэ шанартаа өмөр байна. Тийм болохоор одоо ингээл юм янз бүрийн хувцас солиол тэгээ номоо уншаал ингээл бичлэг хийгээл өөртөө яриад бас байж байгаа байхгүй юу. Гэхдээ тэр зорилгоо би яг энийг уншдал би тодорхойлоогүй байсан гэдэг одоо. Тэгэхээр хүн угаасаа сануулж ижил аливаа зүйлээ хийдэг. За энэ дэр Габигийн өгж байгаа Джессика гэд найзынхаа жишээг ярьж байгаа хгүй. Надад айгу сонирхолтой санагдсан. Джессика ингэдэг гинэ. Миний эргэн тойрны найзууд сингл юм байна. Тэгэнгუутаа эргэн тойрны найзууд бүгдээрээ хосоороо би ингээ ганцаараа байна. Гэлтэл ингээ ламнаас нь гарах болгонда би ганцаараа болохоор надад ингэж байгаа. Би ганцаараа болохоор ингээд юмнаас хоцорчлоо. Ганцаараа болохоор би энийг хийж чадахгүй байна. Хэрвээ би хостой байсан бол ингээл байсан. Одоо энэ ингээд сингл байгаа залуучууд айгүй ийм байна гэд ингээд амнаас нь дандаа сөрөг ерөөс нөгөө ганцаараа байхын онцгүй юмнуудыг л яриад байгаа болохоос биш. Джессика чи юу хүсэж байгаа юм бэ гэдг нь байхгүй. Тэгээд Габи яг ингээд найз учраас зогсоогоод чи яг ийм айгүй ингэж нөгөө нэг сөрөг юмнуудыг гаргаж яриад байна. Чи хамгийн түрүүнд юу хүсэж байгаа юм бэ? Яг ямар харилцаа хүсэж байгаа юм бэ гэсэн чинь Джессика тийм шүү дээ гэд ойлгоод тэгэнгуутаа надад яг ийм харилцаатай ийм залууг би хүсэж байна. Бүр яг ийм залуу надад дээр ирээсээ тэр залууг эрэхтэн би одоо өөрийгөө бэлдэж гин гэдэг байдлаар тий. Манай хостой болохоос өмнө би энийгээ бэлдэж гин. Хостой болох үедээ би энийг хийх учраас одоо ингэж юм ч юм уу. Тийм байдлаар ингээд үйлдэлүүдээ хийгээд ирсэн чинь анхаарал нь тэр хүний тарих бас айгу өөрөөр ажилтдаг болж эхэлсэн юм байна л да. Тэгэхээр яг энтэй адилхан Джессика шиг тий бид нар ингээд ажилч бай, тэ хосын харилцаач бай, найз нөхөдтэйгөө харилцаа, үр хүүхэд дээрээ манай энэ ингээд ах юм аа. Стон нэрээ чөхөдлөө яг үндэ та хүүхдээ ямар байлгамаар байгаа гэдгээ тодорхойлох ёстой. Тэгэхээр энэ бидний intention set empowering intention буюу энэ номер 3 энэ бол бас айгу чухал зүйл байгаа. Тэгэхээр бичиж олно, бичихгүй байлаа гэхэд та ядаж яг өөрөө тодорхой болгоод хүшээ би чинь ийм юм хүсэж байгаа хүн юм байна штэ гэдгээ ядаж яг амаараа илэрхийлж гаргавал маш сайн гэж үзэж байгаа юм байна. За дөрөвдүгээр бүлгийн дөрөв дэх алхам юу вэ? Баяр хөөр биднэрт өгж байгаа, баяр хөөрөөс биднэрт өгж байгаа хүчийг бүрэн мэдрэх хэрэгтэй. Та ингэдэг үү тэрс амар мундаг те ч юм уу энэ хоёр ингээд амар гоё найзуудтэй ч юм уу гоё хосуудтэй эсвэл энэ компани гэдэг аягүй мундаг энэ уулс мундаг гэж бид нар одоо ингээд гадаадад ирэнгүүтээ бас ингээл улсаа харьцуулаад боддөө шүү дээ. Энэ бүх юмны ингээд нэг юм айгүй мундаг гэд ингээ хол байлгаад байгаа зүйл яг үнэндээ баяр хөөр дээр суурилж идэм аа гэдгийг одоо энэ ном дээр тайлбарлаж байгаа. Тэгэхээр баяр хөөр байгаа үед хэрвээ бид нар ингээд баяр хөөртэй аз жаргалтай дотроос ингээд нэг юм хөөрл төрж байгаа баяр хүрээд байгаа дотроос инээд хүрээд байгаа тийм байдлаар одоо ажиллаа юм уу те амьдралаа үргэлжлүүлэх юм бол амжилт ирдгээ гэдгийг хэлж байгаа юм билээ. Тийм болохоор хэдүүлээ бас ямар ч юм хийсэн тэндээсээ дандаа баяр хөөр одоо нэг юм тийштэй дургуут хүчгүй гэдэг үг байд штэ. Одоо тэр чинь лахгүй ингээ юмдаа дуртай хийх тэндээсээ ингээ тийм хөвгөлтэй юм нь яг юу байх вэ гэдгээ олох ч юм уу тий. Одоо энэ ингээл бичлэгүүдийг уншсан намаа өөрөө уншингуудаа бодоод өнгөрөхнийг өөр яг ингээ хүнд гаргаж ярих гэдэг чинь миний хувьд бас нэг төрлийн ажил болчихж байгаа байхгүй. Тэгээ би ингээ хөөр болгож байгаа нь юу гэвэл та хэд хэрвээ ажилласан бол бичлэгүүдийнхаа энд нэг юм бөөрийнхий бондгор байгаа энэ зураг. Тэгээ энийгээ би ингээ хувцастайгаа харуулахыг бодоод байгаа байхгүй юу. University-ха зургийг өөрөө хувцастай ингээ нэг юм жижигхэн амир гоё санагдаад тэгээд энийгээ ингээ хараад ярингуут надаа өөрт юм баяр хөөртэй. За тэгээд бас яг энийг ингээ үзэж байгаа хин нэгэнд энэ зүйл энэ баяр хөөрнөөс мэдрэгдээсэй гэж бодоод хийгээд байгаа байхгүй юу. Тийм болохоор надаа ингээ айгу гоё. Тэрнээс ишэл
За одоо нөгөө текст одоо гэхэд ингэх юм бол амар хэцүү. Ер нь бол ингээд энэ бичлэгүүд маань ч гэсэндээ хинд ч хүрэхгүй одоо амжилтгүй болно гэж бодож байна. Үнэхээр гоё зүйлийн талаар би шинээр мэдэж авсан. Тэр нь Maharishi effect гэдэг зүйл байд юм байна. Тэгээ энэ дээр бүр 2003 онд 1976 оноос 2003 он хүртэл ингээд судалгаанууд хийгдээд баталчихжээ. Maharishi гэдэг нэртэй эффектийг. Тэгээ энэ нь юу юм бэ гэсэн чинь энэ Maharishi гэдэг хүн йог хийдэг, бясалгал хийдэг, тэгээд одоо spiritual сүнслэг байдлын багш хүн юм байна л та. Тэгээд энэтхэгтэй ингээд орчин цагийн энэ сүнслэг байдлыг гаргаж ирээд тэгээд одоо энэ баруун руу гаргаж танилцуулсан юм багш хүн юм байна. Тэгээ энэ хүн юу гэж хэлдэг вэ гэвэл нийт хүн амын ганцхан хувь нь бясалгал хийдэг. Тэгээ өөрийнхөө одоо нөгөө дотор сэтгэлээ, бодлоо хөвлөж чаддаг байхад нийт бүх community-д бүх хүмүүст нөлөөлөх бүрэн боломжтой гэдгийг баталсан байгаа байхгүй. Тэгээд энийгээ батлахын тулд маш өндөр гэмт хэрэг болдог газар яг тэр нийт хүн амынхаа 1% тэнцэх хэмжээний лам нарыг авчирсан байгаа байхгүй. Тэгээд тэр ламнар нь ингээд өдөр болгон бясалгаад дотроосоо ингээд дандаа өөрсөндөө баяр хөөр төрүүлээд тэ хорвоод талархаад ингээд яваад исэн чинь тодорхой хугацааны дараа нөгөө зөвхөн өөр юу ч хийгээгүй заяа. Тэр газар ингээд судалгааны зорилгоор 16%-аар гэмт хэрэг нь буурсан. Энд 1976 онд. Тэрний дараа 2003 онд хүртэл энэ David Orm Johnson гэдэг хүний артикл байгаа. Албан ёсны журнал артикл дээр хэвлүүлсэн, сэтгүүл дээр хэвлүүлсэн байгаа мэлээ. Тэгэхээр та сонирхох юм бол бас уншиж болно. Maharishi effect гэд хайхад гарч ирэх юм билээ шүү. Тэгэхээр яаж юм гэвэл бид нарт ингээд санаа зовоосон ч юм уу те. За бүх монголчуудаа бүх дэлхийн хүмүүст нөлөөлөхгүй маа гэхэд ядаж Австралид байгаа монголчуудаа нөлөөлөх эсвэл ядаж өөрийнхөө эргэн тойрны найзуудаа нөлөөлөхийн тулд бид нар өөртөө дотроосоо л ингээд гоё joyful те одоо ингээд уулзсан хүнээ үнэхээр ингээд хайрлаад дотроосоо ингээд өхөөрдөөд ийм гоё байж чадах юм бол бид нэр өөр юм хийхгүй чи ингэж чи тэгэж чи жоохон ингээд ядаж хажууд ханаа ч юм уу те өөрчлөлмөр байна гэдэг хүмүүс байдаг шүү дээ зөндөө. Тэгэхэд бид нар чи нэг ингээд хийж чи нэг тасал хийгдэж биш нөө. Start with yourself. Өөрөөсөө л эхлэх юм байна манайхаа. Тэгээ өөртөө эхлэхтэй ч гэсэн тэ яа би одоо ингэх хэрэгтэй байна, ингэх ёстой байна гэдгээр ерөөсөө биш. Яавал надад эндээс баяр хөөр олдох уу? Яавал би хөвгөлтэй байх уу гэдгээр л тархиа өөрчлөөд байх юм бол дагаад угаасаа амжилт нь хүрээд ирэх юм байна. Тэгээд нөгөө нэг тууштай байх хэрэгтэй. Тууштай байвал бид нар нэг амжилтанд хүрчих гээд байгаа шүү дээ. Тэр тууштай байдал чинь бол ингээд өөрийгөө шахсан те нөгөө burnout, эцсийн хүчээ шавтал ингээд эцэж туйлдтлаа ажиллах ч юм уу те зүтгэхээс ерөөсөө биш. Гоё ингээд хөвгөлтөө л явж идэл үр дүн хүрээд ирдэг. Тэг ингээд энэ мэл миний хүсэж байгаа юм гээд бид нар зорилгоо тавьсан шүү дээ. Тэгээ одоо тэрнийхээ баяр хөөр хөвгөлтөө байдлыг олох хэрэгтэй юм байна. Тэр тавд халахын буюу баяр хөөртэй хөгжилтэй байдлыг дагаад явах юм бол зөвхөн ингээд яг хөгжилтөд одоо нөгөө таашаал авах гэсэн үг биш шүү. За дотроос ингээд баяр хөөрөх мэдрэмжийг хэлж байгаа шүү. Тэгэхээр бид нар нэг үр хүүхдээ харахаар бүр ингээд дотроос би яаж юм азтай байдаг байна, битэрд яаж юм сайхан хүүхд ирдэг байна гэл энийг төрдөг ээж аваагаа харахаар ингээ бүр дотроос нэг юм баяр хөөр төрдөн штэ. Яг тэр зүйлийг л бид нар ингээд энэ хийж байгаа зүйлстэй өөрийнхөө зорж байгаа зүйлстэй оруулж суулгаж өгөх талаар ярьж байгаа шүү. Тэрнээс биш ингээд амар муу хоол ч юм уу төрхөн зүрийн гоё амтанд нь болоод муу хоол идэх чинь бол таашаа штэ тий. Биш яг бүрэн аз жаргал баяр хөөр. Тэр хоёрынхоо ялгаа байгаа шүү. За тэгээд энэ талаар хэрвээ юу гинэ сая юу ярьчих гэж хэрвээ бодож байгаа хүмүүс байвал Ugly Hot podcast-ийн таашаал аз жаргал хоёрын ялгаа гэд подкастын дугаар байгаа. Тэрэн дээр бүр ингээд жишээтэй айгуу гоё ярьсан байгаа шүү. Тэгэхээр тэрийг бас үзэж болно. YouTube дээр байгаа. За тэгээд 5 дахь алхам эхлэхээс өмнө би асууя. Танд ийм зүйл тохиолддог уу? Яг ингээл зориг тодорхой болол. За би одоо яг ингэнэ гэл ингээл санаа сэтгэл шулуудаал өөрөө өөртөө ингээд амар гоё болоод тий үйлдэл ингээл хийгээл яг нэг тийм амьдралын айгуу гоё юм урсгалтай орцсон үе байдаг штэ тий. Тэгээд ирэнгүүт ингээд хүмүүс аягүй танилуу холбогдоод хүшээ уулзъя л да гэл амар удаан холбоо оройг байсан найзууд энэ төр уулзъя гээл тэ эсвэл ингээд шинээр хүмүүс үе хоёлаа нэг ингээд ийм хийдэх үү ч юм уу ингээд хүмүүс өөрийн мэдлгүй танилуу татагдаад ирдэг. Тэр чинь ингээд энерги юм байна. Тэр чинь ингээд бидний баяр хөөрийн энерги. Тэс чи энэ ном дээр бас яг хэлж байгаа байхгүй. Та эндээ ингээд байгаа байдлаасаа аз жаргалыг мэдрээд ирэхээр угаасаа хүмүүс бас ингээд өөрөө татагдаад
таны байгаа байдал руу би ингээд угаасаа ямар ч хүн ингээд юм гоё зүйлийн нэг хэсэг байхыг хүсдэг. Тэгэхээр ингээд ирдэг. Буцаад эсрэгээрээ би л болохгүй байна да. Би ингэхгүй байна да. Хичнээн ингээд гаднаа зүгээр юм шиг боловч дотроо яг юм өөртөө итгэлгүй те нэг жоохон онцгой болоод ирж байгаа үед хүмүүс бас ингээд нэг жоохон холдоод байгаа юм шиг. Тэгэл ингээд гинт харсан чи та нэг ганцаархнаа байгаа юм шиг санагдаад идэв штэ. Энд чинь ингээд бид нар бүгдээрээ угаасаа л энэ энергийг мэдэрж байгаа. Өөрөө яг чи өнөөдөр ногоон өнгийн хувцас өмсөн байна те гэж хэлж чадахгүй боловч яг гэж байгаа юм шиг тодорхой биш боловч өөрөө ч мэдэхгүйгээр нэг за өнөөдөр биш гэдэг нэг юм зайгаа бариад идэг. Тэгэхээр л бид нар бас ингээд нөгөө өөрөө өөр дээрээ ажиллаж иж хүмүүсийг араас нь гүгээд ахгүй өөрлөгөө татах боломжтой гэсэн үг юм байна. За тэгээд ерөөсөө ингээд те аяанда ингээд замчин гоё ингээд тодорхой болгоо явуулахын тулд та joy буюу баяр хөөргийг дагаад яваарэ гэдэг нэртэй энэ 5 дахь алхам маань байгаа. Тэгээ энэ дээр өөрөө өөрөөсөө асуугаад дэвтэр дээрээ бичиж танд юу баяр хөөр өгдөг вэ? Тэгээд түрүүний ярьсан өөр хүүхэд эрүүл байх, дасгал хийх, йог хийх, найзуудтайгаа уулзах, эсвэл ажил дээрээ амжилт гаргах гэдэг ингээ юу ч байж болно те хүнд туслах, хүүхдүүдэд туслах ингээ тань яг өөрийгөө бодож байгаа. Гэхдээ тэрийгээ бүр илүү яг тодорхой. Хамгийн сүүл та баяр хөөр одоо хамгийн сүүл би албан тушаал ахихад дотроос бүр ингэж баяр хөөр хүрсэн. Гэтэл заримдаа албан тушаал ахичаад цалин нэмэгдчихэд хаад за одоо what next одоо яах вэ гэд ингээ явдаг ч гэсэн үе байдаг шүү дээ. Тэгэхээр тэр зүйл танд баяр хөөр өгөхгүй байх гэсэн үг байхгүй. Үр хүүхэд байх юм бол тэг яг хүүхэд чи яг ямар үед нь танд баяр хөөр өгдөг. Айл болох тодорхой детальны бичих хэрэгтэй. За тэрнийхээ дараагийн асуулт нь шүү. Хоёр дахь асуулт нь та амьдралдаа илүү их баяр хөөргийг авчрахын тулд юу хийх хэрэгтэй бэ? Тэгэхээр би яг хүүхдээ ингэж яах үед надад гоё байдаг байл та тэр зүйлийг илүү хийх хэрэгтэй болж байна. Найз нөхөдтэйгөө би байн уулзах болгонд ингээл баяр хөөр төрөхгүй шүү дээ бид нар ч. Тэгээ эсвэл бүр ингээл хань ажилтдаг ч гэсэндээ хамт байгаа өдөр болгон байгаа. Тэр болгонд бүр ингээл дотроос нэг юм огшоол баяр ингээл минийх угсаа ингээд дотроос огшдог болохоор би ингэж харуулдаг байгаа шүү дээ. Огшоол ингээл баяр хөөр төрдөггүй шүү дээ заримдаа. Тэгэхээр яг ямар үе дээр нь тэр зүйл тохиолдод байна вэ гэдгээ олж мэдээд бичих хэрэгтэй. За тэгээд 3 дахь асуулт нь одоо яг та ингээд өөрийгөө хүчилж хийгээд байгаа тэр амьдралын чинь зүйлүүдэд яавал та илүү хөгжилтэй, илүү баяр хөөртэй зүйлийг авчирч болох вэ? Яаж жоохон ингэж өөрчилж болох вэ гэдэг талаар асуугаад бас бичих хэрэгтэй. Яг ийм жоохон хүчлээ дургууд хүчгүй гэдэг одоо зүйлс таны юун дээр гэр цэвэрлэхэд юм уу те? Эсвэл үнэхээр бүр ингээд нэг бүлэг найзуудтайгаа уулзахад яг жоохон хүч гараад идэг болчих ч сүүлийн үед яг юун дээр ажиглагдаж чинь тэрийгэ харах хэрэгтэй. За тэгээ хамгийн сүүлийн асуулт нь хэрвээ ерөөсөө л таны зорилго, таны амьдралын номер 1 зүйл нь би хөгжилтэй байх. Тэгээ өглөөс ирэнгүүтээ за өнөөдөр би яаж хөгжилтэй, яаж баяр хөөртэй байх вэ гэж бодож та амьдрал таны амьдралын шийдвэрүүд юу нь өөр байх вэ? Энэ зүйлийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ чинь таны хаашаа явах вэ гэдэг те нөгөө алтан гац одон байх нь вэ шүү гэдгийг энэ ном дээр хэлж өгч байгаа. За тэгээд энэ дээр нэмэлтээр нэг жишээ хэлсэн байгаа. Тэр нь бүр ингээд хамгийн онцгүй хүн болгоны дургу үзий яддаг зүйл төгжрээ. Монгол хүмүүсийн хувьд бүр ялангуяа тийм. Тэгээд тэр төгжрэл автомашины төгжрэлд орно гэдэг бол бидраас хамаарахгүй зүйл ахгүй. Ер нь бол тийм гаднаас ирж байгаа. Та яг тодорхой цагтын газар очих хэрэгтэй байдаг. Ер нь бол хамгийн хурднаар бол очичмоор байдаг. Гэтэл төгжрээд нам суучлаа. Ямар ч хүний дотроос уур хүрнэ. Уртлынхаа хүнийг яваад өгөөч гээл те уурлал хажуулахаа өмнө арил нэг ингээд тэр дотор ингээд бачимдаад энэ. Гэхдээ та юу өөрчилж чадна гэж ер нь бол чадахгүй. Юуг өөрчилж чадахыг бол хүн өөрөөгөө л өөрчлөх юм байл та. Тэр энэ дээр хоёр сонголт өгч байгаа танд. Нэгтгэн таавал тэр чигээр ингээд уурлал те. Тэгээ ууралсаар агаал ямар ч ихлээсэн урагшаага явна нөгөө газар очино аль хизээний ядарсан те. Бүр ингээд бусад бүх зүйлийг айгүй сөргөөр хардаг болоод очих нь байна. Хоёр дахь сонголт нь байна. Та өөрөө бясалгалаа хийгээд гүн амьсгалаад Dear universe, please guide me to see joy. So please guide me to create joy in this situation. Буюу яг энэ нөхцөл байдалд баяр хөөр хөгжилтэй байдлыг бий болгох замыг зааж өгөөч. Эсвэл бий болгох хүч хайрлаач, ухаан хайрлаач гэх. Энэ дээр нэг зүйл нэрээ давхардж байгаа нь манайхаа одоо ингээ монголчууд одоо ингээд өвөг дээдсээсээ тэнгэрээсээ гуйхад дандаа хизээч ингээ сүүгээ өргөхдөө ингээ хүслээ хилдэг штэ тий. Тэгэхэд бэлгийн юм хүсдэг юм байна л да. Дандаа тэгэх одоо нөгөө чадвар хүсдэг юм байна. Тэгэх ухаан хайрал, хүч хайрал, тууштай байдал хайрал, төвчээр хайрал ч юм уу ингээд дандаа тийм нөгөө өөртөө авах тэр зүйлийг ашиглан
одоо үйлдэл хийх зүйл хүсдэм байл та бэлэн мөнгө өгөөч биш мөнгөө харивжуулах ухаан хайрал гэдэг ч юм уу тэгдэм байлээ шүү за юу бах та сүүн тэр хүүхдүүд та нар мэдчихлээсэн бахал гэж бодож байна. Яг тэрэн шиг энэ дээр бас universe энэ зүйлийг харах ухаан тэ эсвэл нүд хайрлаач гэгээд тэгээ байж итэл тэгээ сайхан хүлээч нэг амир хүчлэх хэрэггүй. Тэнгууд нэрээ тэрэн лүгээ нэг залгаадах юм. Эсвэл нөгөө нэг подкастаа сонсох те нөгөө номоо сонсох гэдэг ч юм уу те ингээд яг ийм хөвчлөөс нэрийг сайхан дуулчих бүжгэлчих ч юм уу юу тухайн үед яг таны бодол чинь тарих чинь өөрөө ажиллаад тэр зүйлийг гаргаж хэлдэг юм гэдэг санаа хэлж байгаа. За ингээд өнөөдрийн бүлгийн хамгийн сүүлийн алхам 6 дахь алхам болвол одоо universe-с ирж байгаа танд өгж байгаа тэр дэмжлэгээ тухайн бүртэн тэмдэглээд яваарэ. Тэмдэглэх гэдэг нь одоо бичиж тэмдэглэх байж болно. Бас одоо celebrate нөгөө баяр тэмдэглэх гэдэгтэй адилхан тэмдэглээд яваад байгаарэ гэсэн үг байгаа. Тэгэд энэ нь одоо жишээ нь юу гэдэг вэ гэвэл Габи өөрийнхөө жишээ хэлж байгаа байхгүй юу? Нэг Торонтод ингээд яриа лекц уншсныхаа дараа ингээд дуусаад нөгөө green room өрөөндөө орсон чинь ингээд зөвхөн найз нөхөртөө ингээд гурлаа байсан. Тэгсэн чинь ингээд ширээн дээр нэг юм зүйлтэйсэн юм байна л да юм юуны Анжелийн далавчтай зүйлт тэгсэн чинь нөгөө найзынхаа нөхөр Габи яад чи минь чиний хам шиг надад санагдаад байна гэн. Өө тийм байна би авчий гэд ингээ аваад өнгөрсөн юм байна. Тэгээ тэрэн дээр ингээ receive гэж бичсэн юм зүйлт. Тэгээд дараа нь жилийн дараа яг нөгөө Торонтод ирээд яриа өгсөн чинь нэг эмэгтэй ирснэ. Өө Габи чи ингээ дахиж ирж яриа өгсөн чинь үнэхээр баяртай байна. Түрүү жил би энд байсан. Тэгээ би чамд ингээ нөгөө үйл ажиллагаа зохион байгуулж байсан нэг хүнд ингээ чам зүйлт өгчөөрэй гэд үлдээсэн ийм юуны далавчны зурагтай. Тэгээ дээр ингээ receive гэж бичсэн гэдэг. Тэгээд Габи тиймээ бидний чи авсан гэж хэлсэн. Гэтэ тэр хүн яг үндэ өгөөгүй. Тэгэд иймэрхүү жижиг ийм тэмдэглэгээнүүдээс тэгээ яг ийм ямар сони юм бэ гэмээр зүйлүүдийг ичихгүй эргэн тойрондоос л таныг одоо ингээд ийм юм ярихаар ингээ хүмүүс юу чи гэд ингээд байдаг. Тэр таныг шүүдэггүй энэ зүйлийг ойлгохч бай ойлгохгүйч бай таныг шүүхгүйгээр ойлгож байгаа хүмүүстэй гоё хуваалцах эсвэл яг адилхан энэ сэдв ингээ сонирхолтой санагддаг хүмүүстэй те ядаж одоо манай онлайн йогийнхны хувьд бол энэ группийнхандаага хуваалцах ч юм уу ямар нэгэн юм бясалгаж байгаа үед ингээд гоё харагдаж байгаа дүрсүүдээ ч юм уу надаа ингэсэн. Би яг ингэчээд дууссан чи надаа тийм мессеж ирсэн ч юм уу. Надад нэг удаа би энэ дээр өөрийнхөө нэг юм харчих. Яг бас л энэ Universe Has Your Back-ыг уншиж байсан. Гэхдээ 2022 оны үед юм байна. Зүгүүдэлсэн байхгүй юу да нэг найз чи ингээд араас чи хутгалах гээд байна гэдэг аим шиг зүг. Ийм шопинг центрт амар айгуу тод. Тэгээ миний хувьд бол би ингээд ийм зөнтэй зүүдээ тэгэд юутайгаа ялгадаг. Зүгээр юм тархины мартах процесс хоёрыг би өөрөө ялгаад мэдээд байгаа. Тэгээ тэр нэг тийм зөнтэй маягийн зүудээс ахгүй. Тэгэхээр нь би дараа нь өдөр ингээд нөгөө ask for sign гэсэн байсан болохоор бясалгал хийжсэн. Тэгээ universe надаа одоо энэ нэг санаа зовох хэрэгтэй нэг найз байгаа мэн. Тэгээ манай бас нэг австрали найзын spiritual жоохон хүний ингээд зураг харангуйтаа ингээд юмнууд инглиг reading гэдэг чинь тийм хийдэг найз байсан хгүй. Тэгээ тэрний багш нь бас намайг ингээд би зөвхөн зураг явуулаад сонирхоо явуулсан чинь чи ер нь л нэг хүнээс айгу боломжлох хэрэгтэй байгаа юм биш үү гэх тиймэрхүү юмнууд яриа жоохон гэдэг юм санаанд сэв суудсан. Тэгээ би бясалгал хийнгүүтлээ universe please send me a sign to show this friend гэдэг. Яг одоо ямар найзаас бол боломжлох хэрэгтэй юм бэ? Тэр найзыг над руу дараагийн 5 минутын дотор ингээд өөрийг нь юм бичүүлж үзүүлээч гэдгийгс аахгүй. Тэгээ дуусныхаа дараа би инээ түрээд солиод юм би яасан 5 минутын дотор над руу тэгэл хин л чат бичээл байж ах вэ гэл амар инээ түрээд нэстэ баллаарч өгөх юм а би гэж бодсон. Тэгчээд бясалгаж дуусаад яг уцаа нээсэн чи юун 2 минутын дотор надад яг нэг эрэгтэй найзаас маань хай шүрэ нэг юм асуух гэсэн юм а гэж бичсэн байсан. Тэгээ тэр найз би ингээд дээш гүйлгээ харсан чинь сүүлийн хэдэн сарын турш над руу ингээд юм бичээгүү заяа. Тэгтээ яг би ер нь л ингээ ойрхон уулзалцдаг тийм найзууд байсан байхгүй. Тэгээ би зайрачгүй байлгүй дээ гэж бодсон. Ер нь бол тэгээ одоо жишээ нь иймэрхүү ийм дохионуудыг бид нар celebrate хийгээд энэ надад ийм хэлж байгаа юм байна. Гэх тусам араас нь их зүйл орж ирдэг шүү гэдгийг хэлж байгаа. Тэгээ би ингээд итгээгүй за шал балын би угаасаа галзуурч хүн өөрийгөө галзуурч гэж боддоо штэ. Яг тэ энэ чинь ингээл тохиолдол гээд тэгээд ингээ хугацаа өнгөрөөд явсны дараа яг тэр найз маань бусад найзуудаа цуглуулангуудаа нууцаар уулзалт хийсэн байсан. Тэгээд тэр нь надад дараа нь бас мэдэгдээд тэгээд ер нь бол одоо яг тэр эрэгтэй найзаас бол ингээ жоохон хол байгаа гудамжинд таардаг юм бол сайн уу гэд тэрвэрэн тэ ингээд сайхан зүйл болоосаа гэж бол хүснэ. Гэхдээ өдөр тутмынхаа амьдралд бол би оруулж ирэхгүй
гэдэг шийдвэрийг гаргасан байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд бидний яг ямар балаа юм бэ гэж бодсон юмнууд үнэн байх тохиолдол байдаг. Гэхдээ яг тэгснийхаа дараа би ингээд мэдчихэж байгаа болохоор хэрвээ надад тэр нөгөө дохио нь ирээгүй байсан бол би бас магадгүй дараа нэг найзтайгаа хэлэхэд за яах вэ гэх тэр чигээрээ үргэлжлүүлэх байж магадгүй. Надаа ингээд араасаа тэг 3 4 дохио ирээд тэгээд байсан учраас би яг ингээд ийм уулзалт зохион байгуулангуудаа нууц арга байгаа. Ингээд ажилд орох. Тэрийг ингээд бидрээс ер нь нуугаад байгаа юм шүү дээ. Муу санаалаад байгаа юм шүү дээ л гэдсэн байхгүй. Тэгээ одоо ингээд Universe has your back гэдүүлээ 4 дахь chapter хүртэл явсан хүмүүсийн хувьд нууц зүйл гэж байхгүй байгаас тэгж шийдэж байхгүй дандаа амар энгийн байгаад байгаа байхгүй юу. Бүх юм яг энгийн юмнуудыг хүмүүс ингээд харахгүй тэгээд тэрийг нь хараад хийцэн хүмүүсийгээ ид шийдэж бодоод байдаг. Тийм л юм амар энгийн юм байсан. Гэхдээ гол нь тэр хүний үйлдэл нь ингээд над дээр ч ирж хэлээгүй тэг ингээд нэг жоохон тэмэрхүүн болцсон. Тэр нь ч гэсэн хангууд дуудаж уулзсан найзуудад маань бол таалагдаагүй. Тийм болохоор надаа ирээд хэлээд нэг жоохон онцгүй болохоор болсон. Гэхдээ болвол still love my friend гоё зүйл болоосай гэж боддог. Холоос хайрлаад явдаг. За ингээд өнөөдрийн маань хичээл дуусчихин. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.